За хай хүмүүсээ орой минь төргий. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа подкастын цаашин гэдэг Girls Talk гэх охидын яриа эсвэл охид төвүүдийн яриа хий гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн бидний сэдэв болохоор хөөрхөн байх нь хизээ нэгэн цагт биднэрт хангалттай мэдрэмжээг өгөө. Буюу биднэрт тулах цэг байгаа юу? Хөөрхөн болох хүсэл маань тэнгэр дэшээ ингээд яваад те явсаар агаад нэг тэр цэг түрээд за боллоо. Одоо би хөөрхөн болж ханлаа. За ингээд одоо би хин нэгтэй өөрийгөө харьцуулахаа болъё гэдэг шийдэлд бид нар хүрэх үү гэдэг талаар ярилцсан. За гэтээ мэдээж өөрийнхөө хөөрхнийг л хэзээ ойлгоцсон өөртөө ихтэй гой охтууд төвгүүд байгаа байх. Юу гэдэг? Охтууд төвгүүд байгаа. Тэгээд тэр хүмүүс маань бас юу яриад байгаа юм гэж магадгүй л та. Гэтээ бид нарт бас тийм одоо хангалттай бус мэдрэмжтэй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд хамтдаа ярилцъя. Тэгээ би бас хэдэн жилийн дараа миний боддог байсан юм өөрчлөгдөж магадгүй учраас би ингэ бичлэг хийгээд хадгалчих юм бол би нэг 3-4 жилийн өмнө ийм үзэж бодолтой ийм охин байсан биз дээ. Одоо надад ямар өөрчлөлт гарсан байна? Ямар эерэг өөрчлөлт, ямар сөрөг өөрчлөлт гарсан байна гэдгээ мэдхийн тулд ерөөдөө бичлэг хийж ин тэгээд та гоё дуустал нь үзээрэй, лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд хамтдаа за би тэгтээ нэг амар гүн гүнзгий ярилцахгүй байх. Тэгтээ өөртөө надад мэдрэгддэг мэдрэмжээ таад хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энийг одоо таад хуваалцахын тулд би нэг дууг таад орчуулж өгөөд эсвэл бүүндээ хамтдаа зүгээр л уншаад яагаад энэ дуу бүх талаараа 4 зүг 8 зогсоороо надтай таарч байгаа вэ гэдгийг хамтдаа ярилцгаая. За дуу нь бол мэдээж Olivia Rodrigoгийн Pretty Isn't Pretty буюу хөөрхөн байх нь хизээж хангалттай биш юм уу? Эсвэл хөөрхөн байх нь хизээж хөөрхөн байхгүй. Одоо юу гэж бодвол ер нь л хөөрхөн байх нь биднэрт хизээж хангалттай биш ээ гэсэн утгатай. Би гэл хэсгийг уншиж өгмөр агаав гэхээр тэгээд уншаад ер нь өөртөө сонсож болно. Гэтэ би хамгийн дуртай нэг хэсгээ дуртай ч гэдэг та надад илүү сэтгэл мад илүү хүнд туссан хэсгийг би уншиж өгье гэж бодлоо. За And I bought all the clothes that they told me to buy and chased some dumb idea my whole life. And none of it matters and none of it ends. You just feel like over and over again. Буюу тэдний аав гэсэн хувцснуудыг бүгдийг би худалдаж авлаа. Тэгээд бүхэл амьдралынхаа турш энэхүү хэвшмэл ийм балаа ойлголтыг нь одоо ингээд нийгмээс тавьдагч бай ингээд нэг тавьдаг стандартуудыг ингэж дагаж мөрдөж хойноос нь хөөцөлцөөр хамаг насаа барлаа. Одоо ингээд бүх амьдралынхаа туршид одоо тэглээ гэж байна шүү дээ. Тэгээд гэтэл энэ бүхэн одоо ямар ч хамаагүй. Яагаад гэвэл чи ингээд новшийн өөрийгөө ингээд хангалтгүй нэг юм сониноор мэдэрсээр л байх болно. Ер нь бол хангалтгүй. Яагаад гэвэл хөөрхөн байханд хизээж хангалттай биш гэж аахгүй юм. Ерөөдөө ийм хутгатай дуу юм аа. Тэгээд энэ дуун дээр гарч байгаа ашлаа тэдний худалдаж ав гэсэн бүхнийг худалдаж авлаа буюу бизнесийн компаниудаас бид нар лөө шахаж байгаа маркетингүүдэд бид нар одоо ингээ өртөөд байна шүү дээ. Чи энэ уруулын будыг авахгүй л чи хийлээ би бүр гоё уруулдаг болохгүй. За чи энэ арсны арчилгаатай юм хэрэглэхгүй л чи одоо энэ инфлюенсер шиг энэ айдол шиг гоё арстай болж чадахгүй буюу нэг тийм энэ л байхгүй бол чи хинч биш гэж байгаа юм шиг одоо мессежүүдийг бид нар багаар өдөр тутамдаа аваад хахаар тэр нь бидний триггер буюу өдөөгөөд за би энэхүү л бол хангалтгүй юм байна тийм мэдрэмжийг авч байгаа юм шиг надад бас өөр санагдаад байгаа учраас би аливаа зүйлдээ худалдаа авалт хийхдээ маш хинамга яг энэ надад хэрэгтэй юу би хүмүүсээс дутхгүй тулд энийг авч байгаа юу эсвэл энийг үнэхээр надад хэрэгтэй юу гэдгийг бодож авч байгаа. Тэгээд бас энэ алхам нь надад ирээдүйдээс өөрийгөө хангалттайгаар мэдрэхэд туслах юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор та ч гэсэн бодод үзээрэй. Ер нь мөр бадаг дахил бүрэн миний ингээд зүрх рүү ордгоо. Тэгээ яагаад миний зүрх рүү ороод байна вэ гэдэг буундаа ярилцъя л та. За энэ бүхэн бол яг нь сошиал медиа нэгдүгээр маш их нөлөөлж байгаа. Тэгээд хоёрдугаар гэх юм бол одоо хүмүүсээс надад хэлж ирсэн үгнүүдтэй яг тэр хүмүүс нэг
сүртэй бодож хэлээгүй гэсэндээ надад хэлжсэн үгнүүд нь ингээд хуримтлагцаар агаад одоогийн би болж байгаа байхгүй. Яг би нэг амар юм бодол уйлаад байдаггүй ч гэсэнтэй одоо надаас илүү мэдэрч байгаа хэцүү байгаа хүмүүст бол бүр аимшигтэй байдаг гэж би бодож байгаа. За биеийн онцлог одоо миний одоо биологийн одоо бие махбодны маань онцлог гэх юм бол би маш хурдан таргалдаг, маш хурдан турдаг төрлийн биетэй. Ер нь сул арьстай юм уу ашиг. Тэгээд нэг таргалахаараа ингээд гидсээрээ тэгээд гуяраа таргалаад ингээд давхар өрөө толчдаг. Тэгээд би нөгөө дунд ангида хятадд сурах гар яваад би чинь бараг 47-45 кг байсан хүүхэд хятадд очиод цагийн хоолнд ороод гэрээ санаад давхар ингээд юу те боорч зүсүүтэй цай ингээл гэрээс ээж аав явуулсан чихэр бичэнийг эзээр хагаад амралтаараа штэ. Тэр ч одоо бараг 4 сарын дараа амралтаараа гэртээ ирэхдээ 60 кг болчих биз дээ. Тэр үед би таргалалт гэдэг юмтай нүр туллаа. Тэр ч одоо би 8 дахь ангийн хүүхэд байсан мөртлөө 60 кг. За яг 8 дахь ангийн хүүхэд 60 кг байж болно л да. Гэтэ би амьдралдаа 60 кг гэдэг тоо мэдхгүй байжгаад одоо 60 кг болж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь маш богино хугацаанд маш хурдан таргалсан болохоор одоо би өмнө тийм байгаагүй учраас намайг ингээд өмнө таньдаг байсан хүмүүс харангуудлаа. Юм бэ? Гэсэхгүй. Тэгэл шүү дээ. Шууд хэлсэн надад руу хоол нэг зогчээ. Гой таргалсан байна. Хазарчин чамд гой зогчээ. Миний охин чаас амар таргалсан юм бэ. Гэлтэй тэгэл одоо миний гой мөчи язраал. Тэгэл би тарган байж болохгүй юм байна. Тугрий. Тэгээд тавраагүй л дээ. Азар корона гараад тэгваса Хятадаас Монгол руу ирээд карантин. Би сая эдит хийж байхдаа нэг юм саналаа. Би нэг 9-р ангийнхаа 100 жилөө найзуудтайгаа туслаа явчихсан хгүй яг нээлттэй группээрээ. Тэгсэн чинь тэр туслангийн бүлгийн хүүхдүүд манай найзуудад намайг одоо яахтаа гэх юм уу танаа нөгөө бондор найз чинь гэж яриад байсан байхгүй. Тэгэл угаасаа ер нь манай найзууд амар турахаа мурахаа гоё биетэй мэдээ өгтөд байсан болохоор яалтчгүй би тэр дунд угаасаа л би тарган юм байна дөө. Тэг ингээ намайг тарган болохоор бэн дээр тоож бүжгэн дөрөхгүй байгаа юм байна. Угаасаа нам бүжгэн угаасаа хинж үрээгүй л дээ. Яг хөө тийм нөгөө энийг хинж үрсэнгүү гэдэг нөгөө ирж үрсэн байхгүй нэг бэндэг. Тэгээд яг тэгээд яг угаасаа би бондор исэн гэсэндээ би бондор гэж хэлээд байгаа даа амар гомцсон гэх юм уу. Тэгвэл танай найз чинь ингээд эсвэл намайг нэрээр маань хэлчих болно шүү дээ. Заавал ингээд миний гадаад үзмжийг тонгуудлаа танаа тэр найз чинь гэхээр надад ер нь амар муухай. Тэг ер нь хүнийг ингээд одоо тий танаа тэр хар найз чинь, танаа тэр бор найз чинь, танаа тэр найз чинь гэж дуудаал тий тэр мэргэл хүнд амар хоч өөх ер нь амар муухай санагцсан. Тэгсэн чинь би дурцсан заяа. Монгол ирэхээр ер нь би Монгол руу явхаараа дурчдаг. Одоо энд тарган байж байгаад сая Монгол явахдаа бас дурчаад ирсэн. Амар хурдан. Тэгээд ер нь дурчдаг заяа. Тэгээд дараагийн таргалалт маань 12 дахь ангид. Ер нь турхаа хайжгаад 12 дахь ангид ер нь аюу хуурай юм идгээрэл таргалдаг юм шиг байлаа л. Тэгээд 12 дахь ангид Ээши хажуугаар гээл доошоос хийгээгүй гээл те янз бүрийн аач хийцээр хагаад нэг мэдсэн чинь бас таргалсан байсан. Тэгсэн чинь манай нэг багш над руу ингээд тэр одоо манай ангийн багш биш тийм. Надад бүр аим яг за наа мэддэг би ч гэсэн мэдэн яг дотн байх байсан гэтээ багш хүн бас тийм бэлгээ надад жогсон байсан л та. Гэтээ ингээд над руу миний одоо ангиараа хавуулсан зургнаас маань нэг миний хэсгийг кроплон готлаа над руу явуулснаа. Энийг хартаа гэдэг надраа юуслахгүй. Би одоо миний юуг хар гээд байгаа юм бол тэр нэг юм цагаан сарын зураг байсан зэ. Би тэр нэг дүүгийнхаа цамцыг өмссөн, эрэгтэй дүүгийнхаа цамцыг өмссөн байсан болохоор намайг эрэгтэй өмссөн гэж шалаад байгаа юм болов уу гэж бодсон чинь би ингээ дараа нь харсан чинь би тэр зурган дээр амар таван гарсан. Уус таргалсан юм чинь. Тэгээд чи таргалсан байгаа сте гэж хаалж гинэ гэж би ойлгоод амар сонир мэдрэмж аваад тэгээд турах юм байна. Гэтэ бас л тараагүй л дээ. Тэгээд ерөнхийдөө яэш дуусаад зам болж эхлээд ажилд ороод тэгээд би ингээ гайгүй турцсан заяа.
Тэгээд би нөгөө зун ажил хийх гээд хувцсны дэлгүүрт очлоо. Тэгээ манай ажлын охтууд айгүй гоё турхаа охтууд аа. Гой биетэй те. 90 60 тэгээ би ч одоо ажил хийх гээд очсон. Хувцсандууд нь тагардгүй. Нэг джинс өмд одоо манай ажлын ихчэд ингээд байгийг харагдчихсан джинс өмд надад скини джинс шиг болж малал би тэгэл би уусал таргалсан байна дөө. Тэгэл бэлэн дээр харахаар уусал шингэл давхар юм уу эсвэл тацар мацсан маань том тэгэл турах юм байна дөө гэж бодол тэр нь тэр зундаа айгүй хурдан тураад тэгээд ингээд буцаад ер нь турцсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш нэг хямраар угаасаа таргалаагүй. Тэгж жаад өмнө жил энд ирэхдээ яг таргалсан. Тэгээд нэг юм бодоогүй. Тэгээд л одоо таргалтай л эдийн туржил эдийн гэсэн бодолтой байгаа. Гэхдээ ер нь би бол өөрөө нэг юм боддгоо байсан байхгүй. Би тэгэл за би турчтай юм чинь дээ гэд нэг юм боддгоо байсан. Тэнгүүд намайг зөв ингээд таргалгыг хүлээгээ байж идэм юм шиг зүгээр л ингээ хүмүүс надраа хүш ингэж жоохон таргалцсан юм уу? Жоохон турцсан юм уу? Гэ нэг юм цаг бүртгэдэг юм шиг юм. Миний жинг бүртгэдэг юм шиг ингээл тархаатай надруу ингээд байдаг зэ хүмүүс. Тэр надад амар лайтай санагдав. Why do you care about my gene? Why it is matter to you? Би таргалах турах гэж боддогсон. За би тэгээд уурчигдэр штэ. Яг одоо шинжлэх ухааны баталгаатай нотлохоотойгоор өөрийнхөө биеийн пропорцийг сургуулийнхаа одоо health center дээр health center wellness center гэмүүдгээ тийм одоо сургуулийнхаа одоо тийм центр дээр очиод би шалгууллаа. Тэгээд миний өндөр жин 2-ыг бол би яг тохирсон одоо биеийн пропорцтой миний булчингийн хэмжээ одоо тэг биеийн массны хэмжээ би масс булчингийн хэмжээ сайн тэгээ өөхлөлт багтай байгаа хгүй. Тэгтэл би одоо өөрийгөө хангалтгүй байна гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл энэ бол сошиал медиатай холбоотой. Миний сошиал медиагаар дүүрэн туранхай охтууд. Тэ гүзээгүй. Одоо би яа жоохон хоол идэнгүүд энэ чинь мэдээж хүн амруугаа хоолж хийж байгаа юм чинь тэ хоол хийж байгаа хүн чинь хоол идж байгаа юм чинь энэ юм жижиг юм чинь ингээд түрж гарч ирээд бүдүүрэн эцтэй. Тэгээд би яг тэгээд хоол идчих байхдаа ч юм уу ингээ уцаа үздэг штеп. Амар хөөрхөн охтууд заяа. Тэгэл тэцүү уусан хоол нь хаана нортг ямар гоё охтон бэ гэл тэгэл тэр бодлоос эхлээл би эзэн хоолндоо ингээл гимшээл үхмээр санагддаг. За үхмээр ч яриа санагддгүй л дээ. Тэгтээ зүгээр ингээд ер нь амар ингэж боддог. За тэгээд ерөнхийдөө ах миний зүгээр гэж боддог байсан юмыг хин нэг надад наа чин зүгээр биш гэд хэлсэн болохоор би тэрнээс шаан зүгээр биш юм байна. Тэгээд би турхаа байж хүмүүст таалагдах юм байна гэдэг бодол орж ирснээс хойш ер нь бол турхаа байх нь одоо миний хүн хөтлөөд авах хэвээр зүйл юм шиг надад санаж байгаа. Гэтэ одоо сүүлийн үе нэг жил гэж солирч сүүлийн нэг сар яг жим хийж хэлснээс хойш би турхаа байх нь биш гэхдээ эрүүл байх нь айгүй чухал юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээд жим хийгээд надад гарч байгаа өөрчлөлтүүд гэх юм бол өөдрөг болсон, тэгт унтдаг болсон, эрт бараг жоохон сэрдэг болсон. Тэгээд ер нь айгүй байгаа. Тэг би турна гэж тийм л болсон. Гэхдээ одоо би яг миний биеийн маань мас өөх ингээд тэнцвэртэй байхад ер нь анхаарч эхэлж байгаа. Тийм. За тэгээд өөр одоо яг намайг юм өөртөө хангалттай биш те. Би бол хизээж хүрхэн байж чадахгүй юм байна гэдэг бодолд хүрж байгаа өөр зүйл маань гэвэл сошиал медиа гэж сая хэлсэнчлэн. Гэхдээ сошиал медиа дээр хүмүүсээс над руу ирж байгаа хандлага биш. Хүмүүсээс хүмүүст очиж байгаа хандлагыг би хараад гэж бодсон зөө. Ягаад вэ гэвэл одоо би ингээд хөөрхөн охтуудыг TikTok дээр дагдаг. Би хөөрхөн охтуудтай найзаа. Тэнгүүд тэр хөөрхөн охтуудын маань доор одоо атаарсан ч гэх юм уу те. Атаарсан охтууд эсвэл нэг юм сонин залуучууд тийм биштэй юм нь болохоор одоо ялангуяа охтуудынхаа доор ингэж бичдэг зөө. Давхраагаа хаана явуулсан юм.
Давхрахаа ойлгоогүй мэдгүй шүү дээ. Тэгээд би тэр охины чинь давхраа ойлгоогүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор тэгэж асууж байгаа надад амар тэнэг санагдчихаа. Яа гэвэл нэг юм энэ ягсаараа юм гоё давхраатай байдیں۔ Энэ оюулсан лэж таараа. Давхраага хаана оюулсан юм. Тийм ээ. Би энэ охины insecurity-г нь олчлоо. Тэгээд давхраага оюулсан гэдгээ мэдтүүлэхээс хүмүүс айд юм байна. Тэгээд би ингэ биччих юм бол энэ охин ингээд өөртөө итгэлгүй болно гэж байгаа юм шиг бичдэг зөө. Тэгээд бичдэг ч мэддэг шүү дээ таныг. Тэгээд тийм коммент өчтдөг хүмүүсээ. Тэгвэл би тэр охиныг одоо давхраа ойлоогүй гэдэг мэдчихэж байхад одоо тийм юм бичиж байгаа тэнэг үний хэрэг нэмэр тэнэг гарав гэж боддог. Гэтэ ойлсон биш тэр нэмэр юм а тийм. Тэгээд нэг юм давхраагаа хаана ойлсон бэ гэж бичиж байгаа нь үнэхээр өөрөө давхраа уйлмаар агаад асууж байгаа биш. Тэр хүнийг тавлах гэж тэр хүнийг яана маа давхраа уйлсан гэдгийг мэдчихлээ гэж боддуулахын тулд асууж байгаа нь амар ойлгомжтой гэдэг зөө. За ганц давхраан дээр ч ер нь л тийм ингээм хамар хийлгэсэн ингээл өмсөм шивэлт ер нь яг ямар педли байгаа юм бэ? Би ч гэсэн ингээд тийм яг үндэ би ингээд утсан давхраа хийлгэжсэн зөө. Тэгээд утсан давхраа маань гарцсан. Хийлэхэд бүр амар гоё орсон зөө. Тэгээд одоо ингэ байхгүй. Энэ өмнөх давхраа. Тэгтэл намайг давхраа хийлгэсэн гэдэг юу яриа манай бүрийн бага ангийнхны дунд гарсан байсан зөө. Би тэгээд багын нөгөө ангийнхан гэх юм мэдгүй. Миний бүр ингэ хацгаа ингэ болоод амар үзсэн хүмүүсийн дунд. Тэгэл би за ок. Миний давхрааг энэ хүмүүст ямар хамаа юм болоо гэж бодсон. Тэгээд өөр гэх юм бол эрэгтэй хүмүүсийн юм ер нь эрэгтэй хүмүүс тэггүй ер нь хүмүүсийн эмэгтэйчүүдийн бичлэгэн дор үлдээдэг комментүүд зөө. Ер нь ягаад хүний бичлэгэн дор тийм коммент үлдээх та нарт зэрэг байдیں۔ Амар юм фильтргүй ямар ч юм шүүлтэргүй байхгүй. Зүгээр ингээд чи юм бэн тийм бэн бла 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 чек тэгснэ тэрийг амар би чадчихлаа. Бид бодд юм шиг үгүй. Би ингээд одоо таалагдах бичлэг хараа штэ бид ингээ харахтаа ямар сонин гар вэ гэж бодоо мартчихдаг байхгүй яа гэвэл өөр хийх зүйлүүд байгаа болохоор тэгэхэд энэ хүмүүс өөр хийх юм байхгүй хүн доромжилж хийж санаа нь багт одоо ингээ санаа нь амардаг учраас доромжилчингууд нөгөө хүн мэдээж хүний доромжлуулах ямар ойлог байх вэ тий тэгэл тэр хүн чинь ингээл багаар за зүгээрээ ч гэжсэн ингээл багаар юм хоримтлагдсаар байгаа даа хэцүү болд юм аа надруу бүрийн охин юу гэжлээ би ингээд албаар нэг юм уцаа ингэ барьж байгаа албаар нэг юм сонь царай гарцсан TikTok дээр стори хийсэн чинь ямар амар сони хачин царайтай бэ гэсэн чи би тэгээд амар би яа тэр охин лөө юу солиороод байгаа маа гэж битсэн ч гэсэндээ би дараа нь ингээд ундахтай байдаг шүү дээ. Нэрээ би хачин царайтай мах та гэд тийм болохоор ер нь хүний бодлого хийсэн үг үгс хүнд амар нөлөөлдөг. Тийм болохоор ер нь хүн тэр нь бити юм хэлээд хүн бити нэг юм найрсагтэй хөсөг зөвлөгөө чамайг л бодож хэлсэн гэж мэдж юм хэлдэг хүмүүс бол үнэхээр бити солиор гэж би хэлмээр байна. Тийм тэгээд яг миний бодлоор яг миний одоо бодож байгаагаар би ирээдүйд охинтой болохоор ч юм уу те ямар өөрийгөө хөөрхөн байсан ямар мэдний залуунаас гоё байсан гэдэг ухаарах юм шиг надад санагдаад байхгүй. Гэтэ амар хайр юм зөө. Би одоо юм гоё насны дээрээ өөрийнхөө гоёыг мэдрэхгүй ингээд үргэлж нэг юмнаас дутж байгаа юм шиг, үргэлж нэг юмд хөөгдөж байгаа юм шиг, үргэлж нэг юмд би хурж ийжтэй бусдаа ингээд хөл зэрэгтүүд талхаж би хангалттай хөөрхөн байгаа юм шиг мэдрэмж амар их авч байгаа байхгүй. Тийм болохоор одоо энийг бид нар яаж засах юм бэ гэдэг асуултыг би зүгээр таадаас асуумаар байна. Тэгээд яг нэгдүгээр би сошиал медиа дээр зүйл бүгд 100% үнэн биш гэдгийг бас мэдж байгаа л та. Гэтэ тэгсэн ч гэсэндээ ингээд надад амар нөлөөлдөг. Тэгээд мэдгүй ер нь өнөөдөр би иймэрхүү юм яриа гэж бодсон. Тэгээд адилхан мэдэрч байгаа, адилхан мэдэрдэг хүмүүс байвал зүгээрээ бид нар болгох. Тэгээд ерөнхийдөө энэ бичлэгийг одоо тэр хүний юм дээр сони юм бичиж үлдээдэг хүмүүс, эсвэл хүний талаар хачаач юм ярьж өгдөг хүмүүс үзчихвэл тэр хүмүүс бас тэр үйлчлэг багсах юм бол бид нар бас арай эрүүл чанартай нийгэмд өсөж өгчих юм шүү дээ. Би бас тэр нэг юу харж байсан шүү дээ. Нөгөө Норгийн нөгөө ах шүү дээ. Ирийн мартчихлаа. Сайн нөгөө жагсааллаадаг.
Норгийн нөгөө улам сайхан гэдэг ах штэ. Тэр ахыг ингээд фэйсбүүк дээр нөгөө нэг 40-50 гарсан ах их нар маань гэдэг штэ. Амар муха хүүтэн царайтай. Бүр нэг харваачи хүүтэн царайтай. Харваачи хүүтэн царайтай гэж ямар хүн гэдэг би тэнийг мааши. Надад бүр амар тиймэрхүү хүмүүд амар сонь санагддаггүй. Тэгэл нүдэнд дулаахан сайхан залуу мөн л. Нүдэнд дулаахан хүмүүстэй муу юм хийж болохгүй гэсэн юм байгаа мөн ч юм гэсэн үг юм би. Ер нь бас нүдэнд хүүтэн царай гэж бас яг юу юм те хин тэрий чин тогтоосон хин тэрий чин хуйлчилж те гаргаж тавиад за энэ бол нүдэнд ингээд хүүтэн царай шүү ийм царайтай хүмүүс бол ийм балиар худалч булгаачуд байдаг шүү гэж яг хин хэлсэн юм бэ. За жоохон агрессив дуусгалаа гэдэг. Хөөрхөн байх нь хизээ бид нарт хангалттай байх вэ? Энэ их асуултаар бичлэгээ дуусгая. Баярлалаа баяртай. And I love you guys.